оюутлогоо компани худалдаа авалтын газар нь зардал багтаа үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон компани үйл ажиллагаанд аль болох илүү өр өгөөж авчрахын зэрэгцээ. Монгол улсад ялангуяа Өмнө Гой аймагт нэмийн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгож хотоодын ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр зорж байна. Бид тэргүүлэг 5 чиглэлийг үйл ажиллагаанд баримтлан ажилладаг. Аюулгүй ажиллагаа. Аюулгүй ажиллагааг зааж одоо шат шатнд ингэж сургалт судалгааг ойр ойрхон явуулж байгаа. Учираас одоо бид нар заавал ингэж одоо сайжирч явж байгаа л да. Би нүүрсний төвөр хийдэг байсан л да. Хувийн машинтай. Энэ яг оюутлогоо дүрм журмын хажууд бол бас л ер нь аюулгүй ажиллагаа гэдэг юм бол тэг хөвтөө явж исэн байхгүй. Хүмүүс маань өнөөдөр адаглал гэртээ харихтаа хүртэл аюулгүй байдлаа боддог болсон тий. Адаглал цаг агаар ямар байна? Спиртийн түвшин 0 байх ёстой гэдэг зүйлүүдийг хүртэл яг оюутлогоо дүрм журмыг дагуу мөртөөл ажиллаж байгаа. Одоо эхэндээ мөр хэцүү яг ингээд хэрэгжүүлээд дүрм журмыг яваад ирэхлээр нөгөө эргээд гэртээ ирүүл ирэх маань эргээд үр хүүхэдтэй эхнэртэй хайны жилдээ ээж аавдаа ах дүүстэй бүс ажиллаад Монгол улсдаа нэг иргэн маань эргээд мэдээж ажилласаа минь ингээд буугаад ирэх нь бол чухал юм а гэдэг зарчмыг мэдээж эхэлсэж бид нарт талдаа нөгөө даалгавар мэд байсан бол сүүлдээ бол бид нарын нөгөө заавал хөвшүүлэх өөрөөсөө сайн дураар хөвшүүлэх тийм журам бодлоо өртөгдсөн бид нарт чухал ач тустай. Хамд олон 7 автобусаа 7 жолоочтой хөлсөн байгуулагдаж байсан. Одоогоор 216 ажилтнтай болсон байгаа. Сар болгон манай жолооч нар урамшуулдаг. Одоо нөгөө осол жүжиглгүй жолооч тийм үү? Манлай жолооч, цэвэр жолооч гэдэг нэг тусгай нэг шаардлагуудыг бид ингээд гаргацсан байдаг. Тэр шаардлагын дагуу манайх шилдэж жолооч нар сар болгон шалгаруулдаг байгаа. Сайн улсууд үйлдвэрт орж ирэнгүүт бас хүмүүсийн ажил ч гэсэн хамаагүй сайжирдаг. Нөгөө хүмүүсийн чинь дагаал. За би стинг шүү, тэггээ шүү. Өнөөдөр ингээд тавыг ийдсэн чи одоо ингээд имлтэл хордоо энэний машины дуу гараад хахад яагаад бидний машины дуу гарахгүй байна гэхэд ингээд мөнгөн хөрөнгө. Санхүүгийн мэргэжил байсан байлгүй яхаа. Анхнаас тэгэл банкны зээлэр л ихсэн дээ. Тэгээд одоо бол өөрийн компани эргэлтийн мөнгөтэй болсон ажиллаж байгаа. Харилцагчтай үйлчлж байгаа нэг компани. Тэгтээ яг тодорхой хэмжээний стандартын дагуу мөрдөж ажиллахгүй бол тэр харилцаа байхгүй болно. Тэрийг бид нэр хэрвээ хүргэж чадахгүй бол ард дээр нь одоо нөгөө манай баяжуулах үйлдвэрийн цаг алдалт маань явагддаг. Хизээ шаардлагатай байна тэр үйл дээр нь яг бэлэн байх гэж бид нэр хичээж ажилладаг. Өөрөө цаанаа нөгөө асар их хүндэл том хариуцлага байдаг. Түншлээд энэ оюутлагатай хамтарсан яаж ажиллах хэвтэй, яаж боловсрох хэвтэй, яаж санхугаа авч явах хэвтэй маш их юм зааж байгаа. Оюутлага бол одоо Өмнө Гой аймгийн хэмжээнд бол одоо миний бодлоор бол маш их юм хийж байгаа л гэж би бол бодож байгаа. Зарим хүмүүсүүд ингэж асуудаг аахгүй надаас. Танайх одоо ингэ 7-8 жил ханган нийлүүлэлт хийгээ явж байна. Одоо энэ бэлтгэний нийлүүлэлт хийгээд ингэ оюутлагатай хамтарч ажиллаж байна. Их туршлагатай баг. Хэнд нь хэдэн төгрөг өгдөг, ямар хүнтэй нь уулздаг ингэ асуудаг шүү дээ. Айгүй. Энэ бол амар их тохиолддог. Угаасаа манайх бол ямар хүнээс захиалга авч байгааг мэддэггүй шүү дээ. Мэйлээр л харцчихдээ шүү дээ. Бүх юм баримттай. Тэгэхээр шудраг байгаа ч дээ. Тэ шудраг шүү дээ. Өсөл. Оюутлага маань орон нутгийг ер нь маш энэ төрөнд нэлээд дэмжиж ажилладаг л та. Энэ утгаараа ч бас манайх нэлээд амжилттай явж байгаа. Зарим тохиолдолд одоо биний хувьд гэхэд одоо жолооч нарын хувьд бол орон нутгаас нэлээд дотмог болцсон. Одоо яг шаардлагатай ажлыг төвшний хүмүүс нь одоо хийх ажлаа олоод авцсан хийцэн. Бусад сумдуудаас нэлээд ажилчид жолооч нарыг бол нэлээд авч байгаа л та. Миний хувьд зүгээр л одоо энэ надад бол тэр олон улсын тэр том уурхаад ажилласан дадлага, туршлага, халах тэгэл одоо өөрийнхөө итгэл үнэмшлэр өөрийнхөө зүтгэлээр хичээгээл энэ байдалд хүртэл одоо явсан. Энэ тийм уурхай гарснараа бас бидний аз гэж боддог. Энэ
хамгийн гол маш зөв шудраг тендерийн асуудлыг шийдэж явдагт л миний ер нь бас зориг зүтгэж ажиллаж хамтарч байна да.